улсын засгийн газраас 2024-өөс 28 оныг үрчилсэн хөгжлийн томоохон зорилтыг хэрэгжүүлэх, тэргүүлэх зорилттой болгосон жилүүд бөгөөд энэ хугацаанд зоригтой өөрчлөлтийг хийхийн тулд 2025 оны улсын төсвөө хүртэл бид үрчилсэн хөгжлийн томоохон төслөлтрүүдэд чиглүүлж сумын аймгийн гэхээсээ илүүтэй бүс орон нутгийн хэмжээний далаацтай царгуурын өргөнтөө оролцоо мөн төслөлтвөрийн идэвхийг хангах хүрээнд чиглүүлж хийсэн. 2001 онд бүсчсэн хөгжлийн үзэл баримтлал батлагдсанаас хойш 23 жилийн хугацаа өнгөрч байна. За энэ хугацаанд бол онлайн чиг хандлага нэлээдгүй өөрчлөгдлөө. За мөн иргэд аж ахуйн нэгжийн хэрэгцээ шаардлага бол бас нэлээд өөрчлөгдсөн байна. Тийм учраас одоо Монгол улс ч гэсэн энэ орчин үеийн онлайн чиг хандлагатай хөл нийлүүлж энэ үзэл баримтлалаа шинжилэн босруулах ийм хэрэгцээ шаардлага тулгарч байна. Төвийн бүсийн хөгжлийн зорилго нь олон улсын эдийн засгийн интеграц, тээвэр логистикийн нэгдсэн сүлжээнд холбогдож, уламжлалт, мал аж ахуй болон эрчимдсэн хөдөө аж ахуй боловсруулах үйлдвэрлэлээр төрөлжиж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангасан эрүүл хүнс үйлдвэрлэгч, экспортлогч бүс нутаг болно. Энэ бүс нутгийн хөгжлийн бодлогыг бүсчиж хөгжүүлэх бодлогыг ямар бүсийн болон орон зайн эдийн засгийн онлын хөгжлийн хандлагад зориулах вэ гэдэг асуудал бол мэдээж энэ төрөнд яг тусдаа зүйл. Нутаг дэвсгэр том болохын хэрээр бол хөгжлийн ялгаа их байдаг. Энэ ялгааг багасгах арга зам нь бол бүсчилсэн хөгжил эдийн засгийн бүсүүд тогтоох. Тэр нутаг дэвсгэрийн онцлогт нийцсэн ийм одоо хөгжлийг одоо цогцлоож улмаар улс үндэснийхээ одоо нийгэм эдийн засгийн одоо хөгжлийн зорилтуудыг одоо амжилттай шийдэх ийм боломжийг одоо олгох гол арга зам баг юм. Кластер яаж хөгжиж байгаа вэ гэдэг талын асуудал гарч ирэхэд улс орнуудад өөр өөрийн жишээ туршлагатай. Тэгэхээр мэдээж Монгол улс өөрийн гэсэн давтагдшгүй тэр хөгжлийн замыг олох үе дээр бид нар ирээд байгаа болов уу гэж бодож байна. Өссөн хөгжнүүд додоон бүсээр хөгжинэ. За додоон бүсүүд мэдээж одоо хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэл, аюулгүй жуулчлал, уул уурхай гэх мэт тодорхой хэмжээгээр одоо өөр өөрсдийн онцлогтой одоо хөрвүүлэн хөгжүүлэхээр төлөвлөсөн байгаа. За мэдээж энэ бүс болгон дээр хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийг тусгаж өгсөн байгаараас онцлогтой байгаа юм аа. Ягаад гэвэл одоо манай Монгол улс өөрөө хөдөө аж ахуйн орн учраас мадаас гарч байгаа түүхий бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болж боловсруулах, цаашлаад өөрийнхөө улс орны үндэсний хэмжээний хэрэгцээг хангах, цаашлах юм бол бүс нутагтай хүнс экспортлогч улс болох тийм цомоохон зорилготойгоор одоо ажиллаж байгаа. За мөн одоо бүс нутгуудад тодорхой хэмжээний хүнс болон хөнгөн үйлдвэрлэлийн паркуудыг хувийн хвшил аж ахуйн нэгжүүдтэй хамтарсан зохион байгуулалтаар бүх бүсдэр одоо хийхэд төлөвлөсөн байгаа. Мөн одоо сургалт сурчлагын инновацийн хүрээлэнгүүдийг байгуулах гэх мэт маш олон ажлуудыг додоон бүсдэр байгуулж хамтран ажиллахаар шийдвэрлэсэн байгаа. Яа харахгүй энэ бүс маань өөрөө эдийн засгийн олон тулгуурт бүс юм байна. Багц тариалан, эрчимсэн мал аж ахуй, уламжилт мал аж ахуй, за тэгээд бүр одоо хүнд аж үйлдвэр, хөнгөн аж үйлдвэр бүгдээрээ байна. Эрчим хүчний их усүр энэ бүс нутагт үндсэндээ 90% их усүр энэ одоо бүс нутагт байх жишээтэй. За тэгээд одоо Сэлэнг аймагт байгаа хэлийн худалдаа эдийн засгийн чөлөөт бүс гэх. За тэгэхээр энэ маань өөрөө Монгол улсын эдийн засгийн хөгжлийн бүтцэд маш том үүрэг гүйцэтгэх ёстой хариуцлагатай төв бүс юм байна.